шиноно дурлуулж яваарай шинондо дутугаан түгээд аваарай цаг байна дутагтаа засаад амьдраарай нас байна буурлаад ээлж яваарай мөрнө нэрнэ бусдыгаа хүндэж амьдраарай нэрнэ бодлоо зэгцэж амьдраарай үлсэн бүтэн буйна түгээд яваарай жаргал ирнэ өдөр болох чигтэй сайхан тусус дүрэн баг бүгдэн буй жилдэн урам зориг дүрэн баг энэ нараа имэдгөр хүм бүхэн бэлхэн энэ нүд шинэ жилийн хамгийн сайхан хором сарвайсан бүхэн авцсан бүхэн биелэг сайхан бүхэн цайд гэж үс бүхэн дэргэж хүм бүрийн хүсэл биелэн гэж итгэж байна хүм бүрийн сэтгэл баяр баясгалан дүрэн байна Хүсэлдэг Баасан гараг нэвтрүүлгийн шинэ оны хамгийн анхны дугаар ийхүү эхэлж байна. Түүх бол бичвэр гэж Гэгэл хэлсэн байдаг. Яг энэ цаг мөчөөс эхлэн бүгдээр хамтдаа 2016 гэсэн шинэхэн тэмдэглэлийн дэвтрээ нээж байна. Энэ дэвтэрдээ таны олон аз жаргалтай баяр баясгалтай зүйл бичигдэх болтугай. Одоо харин бүгдээр хамтдаа Баасан гарагийн хамгийн эрхэм хүнтэй зочтой өрөө. Ийхүү бидний тайзан дээр одоо гарч ирэх хүнтэй зочид бол үзэсгэлэнт 3 охин билээ. Ингээд зочдоо тайзнаа өрж байна. Октови. Хамгийн анхны Баасан гараг 1 сарын 1-нд таарч байна. Их баяртай2015 байна. оныг хэрхэн өнгөрөөсөн бэ? Хамгийн дурсамжтай шинэ жилийн баяруудаас бас сэтгэлээ хуваалцсан гэж бодож байна. Нэгэн оныг ардаа үдээд нэгэн шинэ оны эхлэл дээр бид нар ирээд байна шүү дээ. Дурсамжтай шинэ жил хэм бол бид нар нэг хөвсгөл аймаг руу тоглолтоор явж ирсэн. Тэр шинэ жил бас мартагдахгүй яг 31-ний одоо нарын ихч алтан цэцэг ихчтэй даш намдаг дуучтаараа бид нар явсан байхгүй бригадаараа урлагийн бригад яваад тэгээд 31-нд он гараад салют буудаад тэгээд 19 8 гэж тоолол оноо дөнгөж гаргасан чинь нөгөө гадаа салют буудаж байгаа хажуудлын цонх руу орж ирээ тэр байшинд битүү утаа болоод шатаад тэгээ 31-нд ингээд нөгөө нэг шатж байгаа байрны дундаас гүгж гарч ирсэн. Байшин шатсан юм уу байсан? Шатах гад ингээд нөгөө нэг уур тийм утаа болдог шүү. Тэр шинэ жил бол бас өтөж мартагдав. Гэхдээ ингээд яг тухайн үед ингээд утаа хэцүү болол ингээд амар хэцүү байсан юм шиг мөртлөө одоо бодохоор эргээд гоё дурсамж байна. Тийм дурсамжтай 12 сарын 31-нд Хурлах тасан цомгийнхаа бас дуунуудаас клипжүүлж хүргэсэн байгаа. Мөн бас Хөх хот руу одоо олон улсын эдийн засгийн форумд бас Монгол их усаа төлөөсөн багтаж бас явж тоглолцоод ирсэн. Тэгээд энэ мэтэлчлэн бас дараагийнхаа цомгийн ажилдаас орцсон явж байгаа. Тэгээд эх хоног одоо дүүрэн ажлын төлөвлөгөөтэйгээр ухтаж байна да. За энэ зогсож байгаа залуучууд бас Баасан гараг нэвтрүүлэгтээ хамтран ажилладаг ер нь Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн дэргэдэх МНБ хамтлагийнхан байгаа шүү. Хамтлагийн залуустаа бас шинэ оны шинэ өдрийн мэндийг хүргье. Бид нар бас өнөөдрийн бас зочдтой бяцхан сюрпризүүдийг бэлдсэн байгаа. Түүний нэг жишээ бол одоо нэг авьяаслаг бялуу хийдэг бүсгүй байгаа. Энэ бол уянгаа гэдэг бүсгүй байгаа. Бас 3 охиныхонтой зориулаад бас өөрийнхөө тийм сэтгэлээсээ бэлдсэн бялууг бас тэнд хийж байгаа. Эдийн барьж байгаа. За. Баяр хүргэе. Уянгаа энэ бялууг хийх одоо энэ дээдлийн зураг моргтойн идэж болд юм уу?
Зураг нь тусдаа зориултын хүнсний принтер гэж байдаг. Будааны цаасан дээр хэвлдэг. Удааны Тийм үү? Нэрээ. Ингээд тэгэхээр тортноос өөр бас хийдэг зүйлс байгаа байлгүй дээ. Юу сонирхож хийж байгаа вэ? Ерөнхийдөө бол хоол, десертний төрлийн зүйл хамгийн их хийдэг. Хамгийн их хийдэг. Тий, нэг настай хүүхдийн баярын ширээг бас голцоо засч өгдөг. Нэг насыг бас нөгөө нэг их Өргөн тэмдэглэдэг болсон учраас. Гоё яг ийм тийм ээ маш олон янзын юм амттай бэлүү хэлхийг хүссэн хүмүүс байвал тийм ээ. Уянгатай жишээ нь яаж холбогдож болох вэ? Энэ төр бас хүмүүс сонирхож байгаа гэж бодож байна л доо. Facebook хаяг ч юм уу тийм ээ. Facebook хаяг одоо үзэж байгаа бүх хүмүүс аянгаа гэхээр ерөнхийдөө бол мэддэг болсон та намайг. Аянгаа. Яа. За уянгаадаа баярлалаа. Тэгээ нэвтрүүлгийн зүгээс бас манай зочдод ийм сайхан гайхамшигтай бэлэг өгсөнтэй дахин баярлж байгаа илэрхийлээ. Тэгээ бидний зүгээс бас нэг хэн зэцэг шүү. Гэхдээ энд асар их баярлсан сэтгэл цаана байгаа гэдгийг бодоорой. Баярлалаа. Манай хамтгийнхаа аяд орлоо. За тэгэхээр нэвтрүүлэг маань бол үргэлжилж байна. Одоо би та бүхнийхөө өмнө онсор хэмээх нэгэн залууг үрээ. Тэгээд энэ залуу маань бол одоо хүрэлцэн ирсэн хүнтэй зочид маань бэлэг бэлдсэн байгаа. Бэлэг аваарай, гартаа аваарай. За онсор суу. Яг ингэж бид гурыг яг гуруулангийн маань яг ингэ зурсан. Нэг зурж исэн. Тийм. Байхгүй. Тэгээд үнэхээр гоё бэлэг авлаа. Өнөөдөр чи ер нь зураг аривантай. Хүрэг аривантай. Тийм. Гоё. За онсор өөрийгөө танилцуулаач. Одоо архитектурын ангид сурдаг. Төгсөх курсын оюутан. Хөрөг зураг зураад 4-5 жил болж байна. Тэгээд анх их сургуульд ороод өөрийн сонирхол болгож зурж эхэлсэн. Яг энэ зургийг бас хэдэн өдөр зурсан бэ? Яг нэг өдөр л суусан. Тэгээд хугацаад баг зэрэг жоохон давчуу эхэлчихсэн. Гэхдээ айгу одоо хүрэг зураг гэхдээ ийм төстэй зураг гэдэг бас жоохон одоо анзаараад байхад маш чадвар шаарддаг юм шиг үлээ. Тэгээд харахад бол үнэхээр гоё зурсан байна. Баярлалаа. Анаа бүр түрэн сууж тэгээд байгаа. Нэр нь ямар гоё юм гээд. Тэгээд чамд орж. Тэгээд чамд хаж ваа бушин суугаач гээд. Тэгээд Ийшээ суу, эзөө бос дээр суу. санаандгүй л ингээд өөрийгөө харуулж тэгээд. Тэгээд ийшээ суугуудаа энэ стоо гээд. Гоё шүү дээ. Шижрээ ер нь хүрэг зураг гэж хүнээр зурулж үзсэн үү? Би Амьдралдаа. Тий. Намайг хэн зурдаг юм? Гэтэ манай шижрэг зураг цаас их орохгүй дээ. Ерөнхийдөө ингээд. Гэхдээ эзогийнх бол ер нь үндсэн 3 зураас хоп гэдэг. Надад бол бас нэг жоохон ажилна. Эзогийнх бол бийж дурчин зүгээр зовхон байна. Ас ингээд хөргөө бас зурулж үзэх юмсан. Онсараа гэдэг хэлэхгүй юу. Уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөө. Тий. Би угаасаа хэлэх хэрэгтэй эзэн намайг нөгөө чи маань уншиж байгаа юм шиг ярьдаг гэж хэлдэг байхгүй. Тий. Ер нь бол нөгөө хайр гэдэг бол авахын нэр биш өгөхийн нэр байдаг. Бид нар өдөр болгон баатарлаг гавья байгуулж чаддаггүй. Тийм учраас өдөр болгон бие биендээ сайхан үгсийг хэлэх, сайхан бэлгэсэлт өгөх те туслах гэдэг олон зүйлийг бид нар хийж чадна. Тэгээд шинэ оны хамгийн ихний өдөр бид нар хоорондоо инээж өгрөө сайхан зүйлүүдийг ярилцахаас гадна бид нар бас гидийн бэлгүүдийг та бүхэн зориулсан барья гэж шийдсэн юм а. Тэгээд энэ бүх ажлыг бол манай нөгөө ерөнхий редактор манай Янжика маань Янжаа Хөрхөн Янжаа маань ерөнхийдөө зохион байгуулсан гэдгийг бас хэлье те. Тэгээ ер нь бол тэгээ баасан гарагийн нэвтрүүлгийн ард бас бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байгаа маш олон хүмүүс байгаа. Гэрэлтүүлэгчд, оруулагч, операторууд тийм ээ, найруулагч, продюсер, за манай хамтлагийнхан гээл маш олон хүмүүс байгаа. Эдгээр хүмүүстээ бас шинэ оны эхний өдрийн мэндийг хүргэх зүйтэй болов гэж бодож байна. Та бүхэн ажлын өдөр амжилттай. За 16 оны 1 сарын 1-нд одоо хэдэл ажиллаарай. Одоо шинэ он гэхлээр ажиллахгүй байхгүй. Ажилтаа. Тий. 16 онд төлөвлөсөн ямар ажлууд байна те? Одоо энэ удаа Ocean Grey студиутай хамтарч хийж байгаа. Тэгээд бас тун удахгүй бас эхнээсээ дуунууд манд гараад клиптэй болоо та бүхэнд бас хүрэх бах. Баасан гарагийн нэвтрүүлгийн өнөөдрийн шинэ оны хамгийн ихний нэгсэндээ баярын дугаар гэж ойлгоход болно. Үндсэн 3 хэсэг зочдоос бүрдэж байгаа. За тэгээд баярын дугаарыг хамгийн ихний салхийг хагалж ирсэн 3 охин хамтлагийнхандаа бас баярлж талдархснаа илэрхийлье. Уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. Та гурав би яг зөвөр өөрийнхөө бодлыг хэлж байна. Маш олон хамтлагууд ингэж ярилцлага авч ялаа, нийлж ингэж салахыг харлаа. Гэхдээ яг үндсэн юун дээр тогтдгийг би олж мэдгүй ч гэсэн та гурав хамтдаа нэгэн зүгт
10-аас илүүтэйгээр жилиг тийм ээ өнгөрөөж нэгэн зорилгын төлөө хамтдаа явж олон сайхан уран бүтээлүүдийг төрүүлж байгаа чинь бас баярлалаа, баяр хүргэе. Сарын 1-ний баасан гараг нэвтрүүлэг үргэлжилж байна. Энэ бол баярын дугаар.
Яг одоо байна шүү дээ. За зүгээр яриа. Энд манай Тэкоп хамтлагийн дуучин Сүхэ, Нагийн хоёр байна. Тэгээ энэ хоёр маань бол Сүхэгийн хувьд бол хамтлагийнхаа дуучин Баясукд, Нагийн хувьд бол одоо хамтлагийнхаа гишүүн одоо Багийг зориулаад нэг тийм бүсэл бичиж байгаа. 2016 онд ингээрээ тэгээрээ гэсэн бүсэл бичиж байгаа тийм ээ. За юу бичих цааш Баг ингээд 2 цэг тавьж байгаа. Нагийн бичиг эвентрос айтаагаа шүү дээ. За энэ юу ч юм Багийн утас гинэ. Ямар ч таа. 13 жил болж наад энэ үний чинь дугаар Дугаар нь юм уу? Дугаар. Ямар дугаартай зөв эхний дөрөв орно? 99 13 бас аяг 13. Тийм үү. За тэг хүсээ одоо гоё шин өөр дугаар муугаар аваасаа л гэж байна. За ойлголоо. За Тэкоп хамтлагийн дуучин Нагийн зүгээс Багийн дээр зориулаад 2016 онд утасныхаа дугаарыг солиорой гэсэн хүсэлт байгаа юм шиг. За одоо харин Сүхэ Баясук зориулаад нэг хүсэлт бичиж байна. За 2016 оны 1 сарын 1-ний өдрөө өнөөдөр тэгээ сайхан шинэ он гарч байна. Баясуктай одоо ингээд цаашдынх нь фитнес амжилт хүсээд одоо 10-аад жил одоо ингээд хичээллээ жоохон өөрчлөгдөө юм. Жоохон ингээд хүмүүс өөрчлөлтөө цаанчаа. Юу бодож байна? Жоо өөрчлөгдмөр л байна гэдэг юм. Би хэдэн сар явав тий. Тий, одоо манай шижрэг гэхэд одоо ерөөсө 6 сарын дотор одоо 60-ыг нэмсэн баг шүү. За ингээд найзаа уушлаараа ингээд бас энэ найзынхын зүгээс чамд одоо хүсэж байгаа. Манай энэ Сүхэ амар гоё бонд чиг харагдаж байгаа. За эхлэн за нэвтрүүлгийн зүгээс тавьж байгаа хүсэлт байсан шүү. За Нагидаа баярлалаа. Сүхэ баярлалаа. Эхлүүлэх үү? За эсвэл рүү. За нөгөө мэдхгүй сууж байгаа. Нэвтрүүлэг маань бол үргэлжилж байна. Манай Тэкоп хамтлагийн маань залуучууд бол суудлаа ажиллаж байна. Өчигний мэндийг хүргэе. Өнөөдөр 1 сарын 1-ний өдөр учраас бид нар их гоё санагдаж байна л да. Бүх юм шинээр 16 он гарлаа. Энэ жил хийж бүтээх одоо амжуулах маш олон зүйлүүд байгаа. Үнэхээр гоё сэтгэл оглож байна. Танаа нөгөө нэг энэ одоо студийн нэвтрүүлгийн багийн зүгээс бэлдсэн тай заслын тэр үнэхээр гайхалтай нэг тийм гоё огшморч юм шиг. Баярлалаа. Баярлалаа. Өөрөөр шаах удаага юм 6 сайхан залуучууд сууж байгаа. Миний хувьд их гоё юм. За чанаа даа. Тэгэхээр 15 он дууслаа. Тэгээд 15 онд Тэкоп хамтлагийн маань уран бүтээл одоо цасан дээр дуугаа шинжилэн дуулсан байна. Шинэ клип хийсэн байна. Олон ажлууд хийж байгаа. 16 онд юу төлөвлөж байна? 15 он юу ямар хон он болж өнгөрвөө? Шинэ оны хамгийн ихний өдөр чинь бүх юм зогсчихдаг шүү дээ. Ямар ч төлөвлөгөөгүй болцсон юм шиг бүх юм ингээл дууссан юм шиг. Намж юм болчдөг те. Гэхдээ энэ бол дуусах биш нэг болоор эхлэл байх л гэж ойлгож байна л да. Нөгөө оны эцгээд бид нар чинь ажил ихтэй явлаа. 2016 онд бас их юм төлөвлөж байна. Тэгээд ямар ч 2016 онд нэг хувийн зүгээс нэг хүүхдтэй болол гэж бодож байна та. Өнөр үйл гэдэг шиг тийм ээ. Тэкопын маань залуучууд бол дөрүүлээ. Яг 1 жил даа болцоосон. Тэгээд дөрүүлээ 4 хүүтэй болсон. Тэкофын цасан дээр дуу бас надад их сайхан дурсамжтай санагддаг. Тухайн үед бол цасан дээр дуу хэдэн онд гарч байсан бэ? Тухайн үед бас октод бас нэлээд хуйларж байсан санагдаад их юм. За тэгээд тухайн үед чинь миний санджаар 12 сарын 24-ний өдөр бид нэр дууга бичиж дуусгаад 2 өдрийн дотор зураг авахуулаад тэгээд 12 сар их юм уу 11 сар их юм уу? 12 сар тахгүй. Он гарахаас өмнө яг 7 хоногийн өмнө дуугаа цэцсэн. Тэгэл ерөөсөө нэг 7-8 хоногийн дотор хүн болгон мэддэг болчихсон. Амдаа аялал. Тэгэл 7-7 хоног яг хит тасралтгүй яг тэргүүлсэн дуу байхгүй маа засан дээр чинь. Маш их баяртай байдаг. Ковер уран бүтээл хийдэг Довдон болон Доогийн эмээх хоёр уран бүтээлч, залуу уран бүтээлчд маань бас Тэкофийнхоо мартахгүй эмээх дууг сонгож бас коверлсан байгаа. Энэ бол бас өнөөдрийн манай нэвтрүүлгийн зочтой орж байгаа бидний зүгээс бяцхан сюрприз билээ. Хүлээн авна уу. Бэлэг юм шүү. Мартагдшгүй амтыг наддаа нэг биш удаа өгснэг чи хизээч мартахгүй Нэг зүрх замаа салан утгыг мэдсээр байж нисэхмэд хүүхэд чи баясаж явсныг чи мартахгүй Зүр зүрхэсэн сэтгэлдээ болоод учрлаа хүсэмжлэг зөндөөдаа хүлээсээ хорон бүрийг мартахгүй Зодон гараараа итгэл мэхээ Энрихэ ловчий каса
Зөрлөшгүй сайхан ярил мууч анхны шөнөний мартахгүй. Баасан гарагийн нэвтрүүлгийн дугаар бүрт Баасан гарагийн бомб хэсэг, C4 бомб хэсэг гэж явдаг байгаа. Тэгээд нэвтрүүлэг маань өнөөдөр хэдий баярын дугаар явж байгаа ч гэсэн бас нэвтрүүлгийнхаа үндсэн агуулгыг бол барьж байгаа. За энэ Баасан гарагийн нэвтрүүлгийн C4 бомб шоу эхлэхэд бэлэн болсон байна. Take off-ийн 4 залуу маань энэхүү тэмцээд оролцож байгаа. Сүхэ болон Нагийн нэг баг, Баясук болон Баагийн нэг баг. За энэ удаагийн дөрвөн дээр 3 удаа гар дээрээ дэлбэлүүл хожигддаг байсан бол за энэ удаад бас хугацаа тийм байгаа учраас 2 удаа дэлбэлсэн баг нь хожигдож за шийтгэл бол байхгүй байгаа. Хоцсон баг нь шагналын эзэн болох үлээ. За ингээд нийт Take off-ийн залуучуудаа амжилт хүсье. Өөстөө гацуурн дээр юу ингэж эргүүлж тавьдаг вэ? Биш эргүүлж тавьдаг үлээ. Эргүүлж тавьдаг үлээ. Эргүүлээд тэгээд нөгөө саач яадаг үлээ. Саа юу? Чи наранж яадаг үлээ ингээд харахаа. Ахаа гэрэлт нь гялтгана. Тэгээ ахаа гэрэлт нь гялтгана. Тэгээд гэж үгээр ингээд харангуутын гялтны гэрэлтэн гэж саяны ярьжсэн юм улам дэлгэрүүлээд саа яадаг үлээ ингээд той гялтгана. За тэгээд нийлүүлээд хэлээч. Тэгээд яасан юу гэх вэ? Тэгээд дэлбэрнэ. Яас юу байсан бэ? Гялалцсан саа байхгүй юу? За юу чамд гайгүй юм хэлж байна. За. Энэ миний юу лээ? Энэ заахгүй гэсэн шүү дээ 90 мөрөл байгаа. За нааш шүү. Оо за. Оо чи. Наагийн нэг асуудалгүй яасан бэ? Нэг асуудалгүй. За одоо нэг зүг. Дэлбэлсэн ожиг. За зааж болохгүй би яг. За одоо ингээд нэг юм өргөлдөн шүү дээ. Тэ? Тэг хөөс өргөлдөх, буудах. За шампанстай холбогдолтой. За шампансыг саа. Нэг яасан гэдэг үлээ. Ингээд нэг ингэсэн, мөргөлсөн, цацарсан. Яасан юу юм бэ? За дэлбэлсэн. Шинжлэлийн баярын шинжилгээ. Саа за. Ширээн дээр. Гүмэд юм байгаа шүү дээ. Шампансыг оргилон дараас. Оргилсон оргилон дараас. За энэ шүүгээр. За ямар хийх. За чи өөрөө. За суугаад байгаарай. За шууд явах юм уу? Тий. Шууд одоо зүг таач. Нэг кино өгдөн шүү дээ нэг. За ямар кино вэ? Энэ нөгөө нэг эмхтэн хүний өмсдөг юм баггүй. Гадуур. Эмхтэн хүний өмсдөг юм байна. Оо энэ дахиад эхлэхгүй юм. Эхлэхгүй шүү дээ. За. Яадаг ч боллоо. Баясук багийн хоёр бодилсаар бол ялцлаа. Би бас анхудаага ингэж бодилж байгаад ялж байгаа хүнийг харж байна. Баасан гарагийн нэвтрүүлэг хийснээс хойш бас энэ бодлоо анхудаа үзлээ. Дөрвөлөө бодлоод болчихвэ. За тэгэхээр нэвтрүүлгийн ялагч болсон Баясук болон Багийн да. Гоо сайхан бол ертөнцийг аврна гэдэг те. Тэгээд энэ Retaurit гэдэг гоо сайхнаас салон байдаг. Grand Plaza-гийн 4 давхурд байдаг. Бэлэг болгон одоо барьж байна. Хамтынхаа залуучуудад бол энэ амттай сайхан тортыг бэлэг болгон барьж байна. За манай нөгөө түрүүнд бол гайхалтай сайхан зураг зурж ирсэн. Он сор маань бас та бүхний маань зургийг бас зураад бэлэг болгон барина гэдгийг бол хэлээд явсан тийм ээ. Санаахан ирж амжаагүй. За ингээд бэлгийг. За take off баярлаа. За тэгээд ирж 2016 онд уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг хүссэн ерөө төлөвлөж байгаа ажлууд юу байгаа гэлээс хөө? За төлөвлөж байгаа ажлууд маш их байна. Сая 15 онд бол бид нэр 11 жилийн өмнө хийжсэн. Цасан дээр дууныхаа одоо шинжилсэн хөлбөр буюу одоо шинэ клипийг үзэгч түмэндээ фэнүүдэд өргөн барьсан байгаа. Тэгээд араас нь одоо бас маш олон клипүүдийг гаргахаар бид нэр төлөвлөж байна. Эхнээсээ гарч байна. Тэгээд энэ 1 2 3 сарда буюу ер нь 16 онд одоо уран бүтээлээр дүүрэн байх болно бидний Take off хамтлагийн үед. Ихнээсэн дуустал
2004 онд бол Take Off хамтлаг 3 охин хамтлаг яг энэ хөшгөний цаан зогсож байгаа эрхэм өдөө уран бүтээлчд хамтдаа оюутнаас айлгуу хэмээх сайхан дууг дуулж байсан юм а. Энэ хүн бол Монгол улсын гавьяа жүжигчин Төмөрийн Ариуна. Угтаалцгаая. Ариуна ахчид 15 онд мэдээж ажил хөдөлмөрийн бол их амжилттай сайхан жил байсан гэдэгт итгэлтэй байна. 2015 он бол миний хувьд бол нэг тийм ухаачсан. Тэгээ амьдралын бас хар цагааныг илүү их ялгаж салгадаг болсон. Ийм бас нэлээд утга учиртай он жил байсан гэж би хэлнэ гэж бодож байна. Тэгээ намайг бас нэг талаараа их шалгасан тийм ээ. Ямарваа нэг амьдрал өөрөө нэг сорил байдаг штэ. Тэгэхээр нэг том сорил болгоны цаана, бэрхшээл болгоны цаана үргэлж хүнийг бэлэг хүлээж яадаг. Амьдрал хүнийг шагнаж яадаг шүү дээ. Зөвхөн би шагналыг хүлээхгүйгээр ямар тач байсан бэ нэг даваад гарах юмсан. Нэг ингэх юмсан, нэг итгэл хүний амьдрал тийм ээ. Нэг өөрийн итгэл байсан учраас энэ бүгдийг давж туулах, энэ бүх зүйлийг давж гарах, зөв бурууг нь ялгаж салах гэдэг юм уу тийм ээ. Тийм он жил байлаа. Түрүүн таныг орж хэлсэн 2004 онд баг. Би зөв санаж байгаа бах. Тэ? Оюутнаас айлгуу гэдэг дуу. Энэ тухайд ярих гэдэг юм л та тий. Тэр оюутнаас айлгуу гэдэг дуу маань өөрөө тийм ээ. Инээд хүртэл дэргэд байв явдаг залуунаас миний өглөө. Тэр оюутан насны дурсамжийн тухай, тэр гэгээ сайхан сэтгэлийн тухай, тэр тухайн үед тэр оюутан залуучуудын тухай, тэр оюутан залуучуудын хамгийн гоё дурсамжийг дуулах гэж байгаа дуу. Би ганцаараа дуулахаар бас жоохон тиймэрхүү тийм ээ. Тэгэхээр манай Take Off хамтлаг 3 охин хамтлаг дөнгөж бас гарч ирж байсан удаагүй байсан. Бүгд хөрхөн балчир байсан үе тийм ээ. Тэгээ би ч бас яг нэг эд ингээд нэг уран бүтээлийн гоё хийчих юмсан олон түмэнд хүрчихсэн гэсэн бас нэг тийм эрэл хайгуул хийжсэн юм үе байсан учраас тэр цаг үе тохироо нэг сайхан бүрдээд оюутнаас айлгууд болсон. Энэ дуу маань амжилттай сайн явсан. Олон хүмүүсийн зүрх сэтгэл төрсөн. Шинэ жил болгон л өөртөө нөгөө нэг онцлогтой дурсамжтай байдаг. Тэгвэл та бас тэр сайхан дурсамжуудаас хамгийн гой сэтгэл зүтгсэн нэг шинэ жилийн дурсамжаасаа бидэнд хуваалцаач. Бидний үед чинь нэг гоё тийм радио, Оросын радио дээр те шинжлэхийн модыг одоо засчихсан. Тэгээ мод нэг хөндрөшөө нэг имхэ хэмжээтэй Оросоос орж ирдэг те нэг хөргөн шинжлэхийн гацуурхан мод. Тухайн үедээ бид нар тэр мод чинь хамгийн гоё ганган сайхан мод байлаа. Тэгэл шинжил болоосаа гэдэг юу шинжил болоосаа гэдэгт нь яагаад хүсдэг байсан гэхээр мандарин бэлэг аав. Тэгээд алим хоёр идэнэ. Тэгэд мандарин алим хоёр чинь тэр үед бол одоо хамгийн тухайн үеийн одоо хүүхдүүдийн идэх дуртай ховор бараа байлаа. Тэгээ тэрийг хулгайлж идэн сайхан. Тэ. Хаа нотгийг бид нар сэмэрхэн харчихна. Тэгээ шинэ жилийн өгсөн бэлгүүдийг бид нар чинь ээж аав ажилдаа явсан гутал бид нар одоо алим одоо хэдэн мандарин байна. Мандарины тоолж агаад нэгийг нь аваад идчихнэ. Оройн дахиад нэгийг нь тэр чинь тоолохдоо бүгдийг идэхгүй. Задлчаад доторлын задлчингуудаа ингэчингүүтэй Наанаас нь харахад мандарин байгаа. Наанаас нь харахад мэддэхгүй шүү дээ бүрэн. Тэгээ өнгөнгөө цаадалт нь байхгүй тийм. Аль нэг нь болохоор хуваагаад идчихнэ. Тэгээ нэг энэ хараад нэг яваа харуулад энэ гэдэг шиг юм байна шүү дээ. Хуваачаад хуваасан талын цааш нь харуулад тавьчихсан шүү дээ. Тэгээ би бол хамгийн сайн жимс хулгаалдаг чихэр мэрийг бол хамгийн сайн хулгаалдаг юм байлаа. Яг тэгвэл айлын том учраас нөгөө хаа хийдэг газрын ээж надад итгээд хэлждэг. Эсвэл заримдаа хэлэхгүй ангууд нь би харчдаг сэмэрхэн. Тэгээ дүүнэртээ өгнө өөрөө ч идэхгүй бас дүүнэртээ өгнө. А заримдаа дүүнэртээ өгөхгүй байдна. Тэр одоо хамгийн сайхан шинжил байдаг байсан да. Шинжил болохоор би ч хамтардаг гинэ санаанд ордон шүү дээ. Ингээл цавхан дээр нь зурцсан үрлээ ингээл уйлал те. Тэр бид нар тэр үед үлгэр тэтгдэг байсан. Ягаад гэвэл бид нарыг тухайн үед бол тэр нийгэмчдийн байсан учраас биднийг үлгэрээр хүмүүжүүлсэн. Тэгээ бид нар өвлийн өвгөн аав байдаг гэдэгт итгэдэг, тэгээ хүлээдэг тийм ээ. А тэр тухайн үеийн өвлийн өвгөн аавуудыг бас төдийлөн хүмүүс мэддэггүй байсан учраас энэ нэр үнэхээр өвлийн өвгөн аав юм байна гэж одоо гомсонгоо хичнээн олон жил өвлийн өвгөн аав гэж бодож явбаа. Хүүхэд байна. Хаанаас ирдэг юм бол гэж боддог байсан тийм ээ. Яг тэгж итгэдэг байсан ба. Одоо хүүхдүүд итгэхгүй шүү дээ. Гомсонгоо театр дээр байж байгаа хувцас сольж өмсөл идэг байсан байх нь шүү дээ. 2015 онд таны авсан хамгийн том бэлэг ямар бэлэг байгаа вэ? Элэг бүтэн гэр бүлийн амьдрал элэг бүтэн боллоо. Тэгээ хамгийн гол нь эрүүл их байна. Энэ гурыг их ойлголоо. Хүн амьдралдаа их чөлөөтэй байх хэрэгтэй тийм ээ гэдгийг ойлгосон. Тэгээ энэ гурав миний хувьд бол хамгийн том бэлэг байлаа. А урд нь бол би зөвхөн уран бүтээлээ хийх юмсан, тийм цомог гаргах юмсан,
тийм дуу дуулах юмсан, тийм клип гаргах юмсан гэдэг зөвхөн бүтээлч амьдралын тухай ярьдаг байлаа. Зөвхөн уран бүтээлч хүний одоо тэр аз жаргалын тухай тэрийг хийчихвэл би аз жаргалтай болох юм байна да. Гэтэл үгүй байдаг юм байна. Амьдрал илүү бүтэн байх хэрэгтэй байдаг юм байна. Хоёрдугаар хамгийн нэгдүгээр эрүүл их байх хэрэгтэй байдаг юм байна. Тэгээд илүү бүтэн амьдрал байх хэрэгтэй юм байна. Гэр бүлээр нь хамтдаа тийм үү? Эрх чөлөөтэй байх хэрэгтэй байдаг юм байна гэдгийг ойлгосон. Энэ хамгийн чухал гурван зүйл юм байна. Хүний амьдралын. Арим нагчийн дууны урын санд шинжлэлийн тухай холбогдлолтой хэдэн дуу байдаг вэ? Шинжлэлийн 3 дуул байна. Нэг нь хүслийн шинжилгээ хамгийн сүүлд төрсөн. Шинээр ээжүүд болж байгаа, шинээр төрж байгаа тийм ээжүүдийн групп байдаг юм билээ. Тэд нар маа надад захиалаад энэ дууг бүтээсэн. Хоёр дахь нь болохоор мөнгө угалц гэдэг Үржингийн Хүрэлбаатар зөвхөн хосуудад зориулсан. Тийм тэгээд тэр дуу их гоё дуу, бас их сайхан дуу бас. Тэр дууны нөгөө хамгийн гоё хэсэг нь шууд ингээд үг гэдэг чи өөрөө бас их гоё гэдэг юм байна тийм. Жаргалтай гэж хэлдэг. Ер нь бол хүмүүс ингээд яасан ийсэн жаргал, тэнгисэн гэсэн ингээд ер нь жаргалтай гэдэг үг бол дандаа сүүл рүүгээ тавьдаг бол энэ дуун дээр шууд эхлээд жаргалтай зүлэнгүнэгтэй. Тэр үгэндээ байгаа үстэй. Манай цаадлын холон яруу найрагч цаадлын холон дууны үгийг бичсэн л да. Тэр цаадлын холонгийн би 10 гаруй дууны одоо яруу найргаа бүтсэн, дууны яруу найргийг бичдэг тийм ээ. Тэр утгаараа цаадлын холонгийн үг бол их тийм сүнслэг байдаг л да. Тэгээ аялгаутай байдаг үгэн дотроо. Тэгэхээр тэр үгэн дотор аялгаутай байдаг үг гэдэг бол одоо цагт бол тун ховор болсон. Тэгээ би азар харин цаадлын холонтой бас араас нэг сайн гүйсний одоо хүчин их олон сайхан дуунууд бит хоёрын дундаас төрж ирсэн. Засаа аялгуул цаадлын холонгийнх. 16 он гарангуй заримдаа нөгөө хэлж даддаг те 15 оны гिच гээл те тэгээд яг 16 он гарсан байна. 1 сарын 1-ний өдөр тохиож байна те. Тэгэхээр яг ингээл 31 он солигдоод ингээл нэгний өглөө ер нь таны сэтгэлд юу бодогдож байгаа ямар байдаг вэ ер нь? Тэгэхээр би өөрөө өөртөө итгэж бидний амьдрал үнэн байж чадна шүү дээ. Тэрнээс бид нар өөрөө л итгэж юм бол эзээ чинь бүтэхгүй. Тэгэхээр миний 2016 онд гарах гэж байгаа уран бүтээл маань сайн болно гэдэгт би итгэлтэй байгаа. Хийх гэж байгаа тоглолтууд маань амжилттай болно гэдэгт би бас итгэлтэй байгаа. Ягаад гэвэл бүгд миний тарих оюун ухаанаас миний сэтгэлээс гарах, ундарч гарах уран бүтээл учраас тэгээд дээр миний баг хамт олон маш сайн ажиллана гэдэгт итгэлтэй байгаа. Хэд хэдэн тоглолтын дээр бас битээр ингээд хамтран ажилласан. Тэгээд ихч маань бас нөгөө сайн хэлж байна. Юмд бол хүн сэтгэлээс хандаж явах хэрэгтэй. Хүнийг сайхан баярлуулах хичээх хэрэгтэй те. Тэнгууд хүмүүс бас гинтийн билгүүдийг барьж баглаа цэцгүүдийг гоё бэлгэлсэн. Тэгсэн. Тэгээ надад гинт найруулагч тэгээч гэж хэлсэн л дээ. Тэгээ тухайн үед би танихгүй хоёр хүн цэцэг бэлгэлнэ гэхээр их сонирн байгаа байхгүй. Тэгээ би одоо яаж хэлэх вэ? Яаж тэр хүнийг гоё байлгах вэ гэдэг. Тэгээд ингээ уран сэтгэмж хийгээл тэр чинь нэгэсэндээ сэтгэлгээний асуудал шүү дээ. Тэгэл урнаа сэтгэл тухайн үед ингээл хэлсэн чинь заасан босно гэдэгсэн ариунаа чи ёстой гоё боллоо гэсэн. Нөгөө зургийг авсан хүн оройчонгод зургийг барь селфи дээ. Тэрэн дэгсэн чи гадаад хүн бол харж байхгүй. Тэгсэн чи би тэр оройж байгаа гадаад хүнийг зүүдэлтгий. Йоо. Тэгээ би бацаа тэр гадаад хүн хөөрхий тэр цэцгийг аваад би тэгсэн байхгүй энэ цэцэгнээс миний үнэр зүүнэг би одоо яагаад ч тухайн үедээ тэгээ хэлсэн. Гэхдээ тэр чинь нөгөө жүжигчин хүн байх хэрэгтэй шүү дээ урлын хүн чинь тийм ээ. Тэгээс нэгсэн чи тэр хүний би оройжонгаа зүудлээгээ шижрээд хэлсэн. Хүү ямар сони тэр гадаад хүмүүс хитрхи ингээд дүрдээ ордог юм болов тэр гадаад хүний би оройжонгаа зүудлээ ямар сони юм бэ шижрээ гэсэн. Шижрээ. Шүнжингөө таныг бодож тээ гэсэн. Ер нь богисоо л гоё. Анх нэвтрүүлэг эхлэхэд баг ингээд нэг юм яриад баг нэг дууны хаа явдаг гэсэн чи одоо тэн. Тэгэхээр ариунагч юм ба. Өнөөдөр бол манай студид маань таныг бол ер нь ингээд хүүхд ахуй цагаасаа таны дуунууд дуртай. Номин гэд хөрх охин байгаа. Тэгээ номин маань бол өөрөө оюутан. Тэгээ мэрэгжлийн дуучин энэ төр бол биш. Гэхдээ тань зориулаад таны нэг дуу сэтгэлээсээ дуулж өгье гэсэн юм байна. Тэгээ бүгд одоо номин гоёрхүү тайзнах таа. За баярлалаа. Мутхан эргээ
Бид бүхний танд барьж байгаа бэлэг дуусаагүй. Тэгэхээр одоо саран цэцэг хэмээх эрхэм хүндтэй бас нэг сайхан бүсгүйг энэ тайзнаа урах гэж чадаа баяр таа. Сайн байна уу? Шинэ оны минь төргий. Яа, сарын хувьд бас өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулъя тийм ээ. Наваа сарын цэцэг гэдэг. Баримлын шавраар сувенир хийдэг. Тийм тэгээд сар авахаас арт пэйжийг ажиллуулж өөрийнхөө хийсэн бүтээлүүдийг бас тэнцэнэ тавьдаг л да. Баримлын шавраар би бас багада морь хийдэг байлаа. Монгол баатрууд их хийдэг байсан. Тэгээд их тоглодог гэсэн тоглоом байхгүй. Тий, баримлын шавраар хомсныхаа завсрыг баримлын шавраар дүүртэл тоглодог байлаа тийм ээ. Гэхдээ одоо энэ бол энэ бас арай өөр юу байх шиг байна тийм ээ. Тий. Одоо ер нь гадуур их олон төрлийн гоё баримлын шаврнууд гараад ирчихсэн. Тэгээ яг миний өөрийн уралдаг болохоор хоёр янзын шавраар уралдаг л да. Тэгээд агаар татдаг шавар, нэг нь болохоор 100-нд болгодог шавар эдийн. Тэгээд агаар татдаг шавраар нь дийлэхдээ сувенир хийдэг. Тэгээд 100-нд болгодог шавраар нь болохоор гоёл чимэглэл тал руугаа илүү хийдэг. Одоо энэ зүүсэн байгаа зүйлтийг 100-нд болгодог шавраараа хийсэн. Шавар юм уу? Нөө шавраараа хийсэн. Чулуу шиг харагддаг биш. Ямар гоё юм бэ? Би бүр энэ чинь утсан хэлхээ мэлхээ. Ямар гоё. Ариун нэгчд бас өөрийнхөө гараар хийсэн бүтээлийг бэлэглэх болсондоо их баяртай байна. Ямар гоё. Одоо юу ч гэсэн үзүүлээ да. Түрүүний яснаа юм ба. Сервантанд л одоо байнга байна ш наач одоо ерөөсөн. Сервантанд бол байнга байна. Ямар хөөрхий би жисэн өмдтэй микрофон барьсан. Энийг хийхдээ болохоор ариун нэгчийн олон зурагнуудыг харсан л та. Тэгэл олон даашинцтай гоё үс мүснийх гоё зурагнууд байсан. Гэхдээ нөгөө дурлал шиг асан цомог дотор байсан. Энэ зураг надад их таалагдаад. Тэгээд ямар хөөрхий те. Монгол улсын гавьж жүжигчин Төмрийн ариунаад дурсгав гэсэн байна тийм ээ. Тий, ер нь бол бидний голдох хүмүүсд зурдаг л да. Зурж өгчээсэн фэнүүдээс минь зураад тэгээ нодон жил бас намаа нэг миний нэг фэн нэг хөө зураг юм зураад тэгээ зураач хөвгт. Тэгээд тэр хүмүүст маш их хүрчээсэн. Би ер нь яг ийм одоо өөрийгөө ингэ бүтээл гэж ингэж хийсэн бэлэг ер нь авч байгаагүй маань. Энэ ямар бас их сонин юм байна. Их анхны гоё бэлэг байна. Яста насан туршдаа дараагийн миний өвөр хөвгдөд ч гэсэн ингээд энэ дурсгал болоод үлдэхээр ийм сайхан бэлэг байна. Тэгээд хүүхдтэйгээр ингэж хийдэг бас нэг өөрсдөө хийдэг бас хэв маяг байх шиг байна тийм ээ. Тий, яг миний нэг өөрийн хэв маяг болохоор юм нэг том толгойтой, том бүлтгэр нүд, дүрлээс нүдтэй. Тараада баярлаа. Саран авхай гэд одоо энэ хөөрхөн урлагийн одоо тэргүүн хадагтай сараа өөрийнхөө одоо сэтгэлийн угаасаа гарсан энэ сайхан бэлгийг Монгол улсын гавьж жүжигчин Төмрийн ариунаад гардууллаа. Бид бүхэн энийг гэрчин боллоо. Баярлалаа. Тэгээд ариун нэгчийг их хүндэлж явдаг, маш их хэрч хүчтэй цоглог, тэгээд их олон хүн дүлгэр дуурал болсон сайхан дуучин. Тэгээд ийм өөрийнхөө гараар хийсэн бүтээлийг өгөх завшаан олцсонд үнэхээр баяртай байна. Танд уран бүтээлийн амжилт хүсье. Үргэлжийн цоглог сайхан залуу чигээрээ яваарай гэж хүсье. За маш их баярлалаа. Тийм, телевизийн хамт олонд ч гэсэн маш их баярлалаа. Тэг маш их баярлалаа. Би саран савхаас арт гэж байна. Тэг манай бас сүүлийн үед яг ийм чиглэлээр юм хийдэг, ийм шавар урлал, бэлэг дурсгал, гоё чимэглэл гэж шүү дээ. Энэ чиглэлээр одоо хөгжиж эхэлж байгаа юм байна. Тэг манад хөгжиж байгаа юу? Тэг одооноос яг ингээд хүмүүс хийж эхлэв. Ямар гоё. Тэг жишээлбэл миний хувьд бол би анх удаага энийг сонсч байна. Яг цэцэрлэгийн хүүхдүүд өөр шавраар юм хийдэг болсон гэдгийг би найз бүсгүйгээсээ сонсч байсан л да. Тэгээ тэрнээс яг өөрөө яг ийм зүйлийг аавна гэж зүйдэлж явсан гоо нэг амьд явбал алтаа ягнаас уусгана гэж хэлдэг. Өөрийнхөө фэнээс тэгээ өөрөө сонгоод тэгээ өөрөө энийгээ санаачлаад тийм уруухан шингэсэн. Энэ чинь бас хийх гэж амаргүй шүү дээ. Дуу бүтээхээс хэцүү байх гэж бодож байна. Бас энэ чинь хэдэн хоног хэдэн өдөр бодох уу? Тэгээ юмаа хайн судлан тий. Альва юм хийх чинь зүгээр нэг бодоод хийчдэг байх. Тэгээ чинь мэдээж яриг амаргүй. Тэгээ чамд маш их баярлалаа. Энэ олон хүмүүсүүд энийг хараад ингэж бас бэлэг өгөх гоё юм байна шүү. Гранд Плазагийн гэрийн давхар гэдэг энэ Restored гэдэг салооны хамт олонны зүгээс танд энэ хүү одоо
бэлгийг гардуулсан. Дотор нь бол одоо үйлчлүүлэх эрхийн бичиг байж байгаа. За энэ дээр дэлгэрэнгүй мэдээлэл байж байгаа тийм. За сайн сайхныг хүсээ дурсгаж байгаа юм шүү. За баярлалаа. Монгол орон даяар үзэж байгаа нэвтрүүлгийг үзэж байгаа гэж бодож байна. Ялангуяа манай орон нутагт байдаг бидний фэнүүд бидраас сэдэлээ очиж чадахгүй тий. Тэгээ энэ 2016 он та бүгдийн хувьд яг энэ цэцэг шиг үргэлж дэлгэрч тэгээ нөө цэцэг өөрөө услахаатай усалж явах хэвээр тийм ээ. Тэгж цэцэг сайхан дэлгэрдэг шүү дээ. Тэгэхээр хүний сэтгэл ч гэсэн ялгаагүй. Хүний сэтгэлээ бид нар үргэлж урам дэмээр үргэлж усалж явах хэрэгтэй гэж боддог. Тэгээ монголчууд жоохон энэ дутагдаад байгаа мó гэж харагддаг. Үргэлж бие бинийгээ жоохон шүүмжлэх сэтгэлгээр хараад ах шиг байна. Тэгэхээр бид нар 2016 онд бие биендээ үргэлж урам өгчээ. Өмнөг дандаа өөдрөгээр харчээ. Итгэл сэтгэлээр бие биендээ хандаж. Тэгээ бие биенийхээ итгэлийг алдсан бол алдахгүй байх, үнэнч байх, урав шарахгүй байх гэдэг тийм ээ. Энэ бүх зүйл монголчуудад бас их дутагдж байгаа юм санагдав. Тэгээ энэ цэцэг шиг бүгд дэлгэрч яваарай, үргэлж бие биенийг усалж яваарай гэж ярөөё. Цагийн зүй төмөнтэй эргэж сасан ширхэг мянгантай хаялж дэлхийн тэнхилгээ бүтэн тойроход дээшлэх амжилтын алтан бүч шинэ он 2016 он ирж байна. Шинэ оны баярын мэнд төргий. Шинэ оны өдөр болгон танд угаар баясаг хайрлаж бүгдэн ирж шинэ он танд урам зориг амжилт бүтээлийн дээдэг авчрах болтугай. Монголчууд та бүхэнд шинэ оны баярын мэндийг хүргэе. Баасан гарагийн нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар үүгээр өндөрлж байна. За шинэ жилийн мэнд төргий. Шинэ оны баярын мэнд төргий. За. Орчлонгийн